Дэгийн зөвлөх их хурлын даргын биш. Их хурл дахь олонхын бүлгийн зөвлөх биш. Улсын их хурлын дэгийн зөвлөх гэдэг албан тушаал дээр томилгоо их гэж байна. За үндсэн хуулийн дээр улсын их хурлын гишүүдийн олон хүрэлцэн ирснээр байнгын ороо болон нэгдсэн чуулган хүчин төгөлдөр хуралддаг. Намын бүлэг улсын их хурлын албан ёсны бүтэц. Та түрүү хэлсэн улсын их хурл бол мэтгэлцдэг, байр сууриа илэрхийлдэг, шийдвэрийг гаргахын тулд албан ёсны бүтцээр хуралддаг, хуралдааны үндсэн чиг үүрэгтэй байгууллага. Улсын их хурлын даргын дэргэдэх зөвлөл уул нь бол улсын их хурлын даргын дэргэдэх зөвлөл гэж байх ёсгүй. Улсын их хурлын зөвлөл буюу улсын их хурлыг амжилттай хурлаан зохион байгуулахын тулд урьдчилан хэлэлцүүлэх гэдэг нэг бүтэц ажиллах ёстой. Улсын их хурлын даргын зөвлөл 7 хоногт нэг удаа хуралддаг. Хуралдаад 9 оныхаа бизнес төлөвлөлтийг ярьдаг. Ямар хурал хийж, ямар бүтцээрээ ажиллаж, яаж шийдвэр гаргах вэ гэдэг талаараа бол хэлцдэг. Энэ хэлцэх үйл явцаараа бол биднээс тэрнийхээ гарсан шийдвэрийн дагуу дэгээрээ хуралдаж байгаа. Сүүлийн үед энэ хуралдаанаар биш Viber группээр шийдвэр гаргадаг болоо хувирчлаа. Хуралдааны хэлцсэн асуудал дээр Viber групп дээр санал асуулга явуулж байгаад зарим нь хасдаг, зарим нь нэмдэг болоод хувирчлаа. Хэрвээ энэ чинь албан ёсны хурлын хэлбэр болоод эхлэх юм бол энэ 126 хүн суух хэрэггүй Viber групп дээр хэлцүүлгээгээ санал аваасан дээр штэ. Энэ буруу жишг чинь өнөөдөр энэ дий үдэж байна. Улсын их хурлын албан ёсны бүтэц бүлэг хуралдааг байна. Яг л энэ улсын их хурлын дэгийн зөвлөлттэй холбоотой асуудал 126 гишүүнтэй холбоотой асуудлаа. Их барьж байгаа намын дарга эсвэл ирэх барьж байгаа намын бүлэг шийдчихээрээ бүх юмыг шийдчлээ гэж шууд ингэж оруулж ирж зохимжгүй. Арц намын бүлгийн асуудлаар хуралдааг байна. Тийм учраас бид завсарлага авч байна. Албан ёсны бүтцээр бид хуралдаж энэ дэгийн зөвлөх та хэдийн сая сургамж авсан ажлаа хийгээгүйгээс болоод ийм болдгийм байна гэд танаа нэг намын лидер албан тушаалаа өгсөн байж магадгүй. Арчсан нам бас энэ тамгын газраас энэ хүмүүсээс үйлчлэг авах хэрэгтэй. Тийм учраас мэд дотроо бас асуудал ярих хэрэгтэй. 3 хоногийн завсарлага авч байна. Хүсэлт өгж байна. Хувийн дээр бол одоо гишүүд болгон өөр өөрийн байр суурьаар хандж байгаа. Бид бол хоорондоо ярилцах хэрэгтэй. Улсын их хурл нэгээр ажиллаа хийх хэрэгтэй. Цаашид даргын дэргэдэх зөвлөлийг Viber-аар хуралдуулахаа болмоор байна. Албан ёсоор хуралдаад албан ёсны шийдвэр гаргаад тэр шийдвэрээрээ бүлгүүд нь хуралдаад бүлгүүд нь бас ямар шийдвэр гаргах вэ гэдгээ ярилцаад байнгын ороод нь хуралдаад энэ жишг жаягаараа явахгүй бол энэ парламент чинь сүүлдээ нөгөө даргын хавцанд байдаг шийдвэр гаргах гэдэг шиг болж хувирах нэ. Бид парламент тусыг, парламентын дархлааг, парламентын хууль тогтоох эрх мэдлийг чанаржуулъя гэж бодож байгаа бол жижиг юм ч гэсэн эхлэх ёстой. Энэ жижиг зүйл юм шиг боловч бид хүний томилгоотой холбоотой, улсын их хурлаас шийдвэр гаргаж байгаатай холбоотой асуудлаар ядаж цөөнхийнхөө бүлгийг бүлэггүй байгаа энэ парламентын гишүүдээ энэ асуудлаар нэг өрөөнд ороод суугаад ярилцах боломжийг өгдөг байх хэрэгтэй. За Тэмүүжин гишүүн бүлгийн дэд дарга хуваар санал хэлж байгаа юм байна те. За их хурлын хамгийн газрын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга бар сүрэнгийн баасанд орж өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ их хурлын даргад гаргасан. Тэрүүн дэд дарга ариун хур өргөдлөө өгсөн байна. Би дуудаад өргөдлөө өг гэж шахаагүй шүү. Ариун хурдаар өргөдлөө өгсөн байна. Их хурлын даргын хуулийн зөвлөхүүд бүгдээрээ чөлөөлөгдсөн. Ийм нөхцөл байдалтай байна. Тэгээ ингээ би нөө их хурлын даргын хуваар ингээд ерөнхий нарийн бичгийн дарга одоо их хурлд санал болгох хуулиар олгогдсон одоо эрхийнхаа хүрээнд
нэлээд одоо бодож иж энэ 19 23 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг амьдрал дээр бас амьлуулахад идэвхтэй ажилласаа гэж би үлзий сайхан дарга санал болгосон юм а. 2019-2023 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг нийгэм олон нийт зарим нь зөв байсан уу буруу байсан уу 126 гишүүн зөв байсан уу буруу байсан уу энэ пропорционал тогтолцоо орж ирсэн зөв байсан уу гэдэг дээр нийгмийн мэтгэлцээ өрнөж явах шиг байна. Миний хувьд өөрөө 126 гишүүнтэй болж энэ одоо пропорционал тогтолцоо нэвтэрсэн зөв байсан гэдэг ийм итгэл үнэмшилтэй хон. Үүнийг илүү амьдрал дээр энэ үндсэн хуулийн өөрч зөв байсан юм а гэдгийг амьлуулах буюу тухайн үед энэ дид ажлын хэсгийг нь ахлаа ажиллаж исэн үлзий сайхан даргыг ийм цаг үед бас мэдлэг ур чадвараа дайчилж ажиллаж одоо туслаач л гэж би хүссэн юм а. Тэрээс энэний ард ямар нэгэн тийм ус төрмөр огт байхгүй. Ялангуяа манай одоо Тэмүүжин гишүүн тэргүүтэй гишүүд энэ улс төрийн намын дарга, их хурлын дарга байхтаар бол хатуу одоо эсрэг юм шүүмжлэлтэй байсан. Тийм ч учраас би ерөнхий нарийн бичгийн даргаасаа авахуулаад нэг юм улс төрсөн томилгоо хийхийг хүсэв юм. Тэрнээс биш зүгээр нэг юм намдаа ажиллаж исэн хүмүүсийг ерөнхий нарийн бичгийн дарга оруулж болно шүү дээ. Тэгж хүсээгүй. Тийм ч учраас яг таны илтгэр дигийн зөвлөх учраас та бүхэнтэй одоо мөр зэрэгцээ ажиллаж исэн ийм одоо хуульч хүнийг тавиад ажилуулвал цаашдаа энэ их хурлын намын газар хуулийн ямар нэгэн зөрчилгүй ажиллана л гэж одоо хүссээ. Түүнийг бас та зүгээр ойлгоорой гэж. Тийм учраас би их хурл дахь Монгол Ардын намын бүлэг дээр тамгын газрын дарга, ерөнхий нарийн бичгийн даргын томилгооны талаар нэг үгч дурсаагүй. Ардын намын бүлэг дээр. Ардын намын бүлэг дээр бол одоо тэр засгийн газрын гишүүдийг л ярьж байгаа. Тэрнээс биш энэ төрийн албыг энэ ч өөрөө хууль зүйн өндөр мэргэжилтэд төрийн захиргааны албаа агчийг их хурл дахь Ардын намын бүлгээс улс төрийн шийдвэр гаргаагүй. Тэрийг бачааргал даргатай. Бид нар огт гаргаагүй. Ингээ их хурлын даргын бүрэн эрхийн асуудал учраас танилцуулаад их хурлаар шийдэх нь зөв гэж л одоо ийм л бодлого гаргаад явж байгаа. Тийм учраас заавал одоо энэ төрийн жинхэнэ албаа агчийг их хурл дахь улс төрийн намууд бүлгээрээ авч хилцээд байх нь өөрөө энэ хүн цаашдаа ажил хийхэд бэрхшээлтэй болно. Би харин та бүхний хэлсэн саналыг хүндэтгэж байна. Тамгын ерөнхий нарийн бичгийн даргаар хэрвээ үлзий сайхан дарга томилогдвол их хурлын даргын хуулийн ахлах зөвлөх биш их хурлын дэгийн зөвлөхөө илүү хариуцлагатай хийж их хурлын 126 гишүүнийг хууль зөрчигөөс хамгаалж хууль эрх зүйн мэрэгжил арга зүйн зөвлөгөөгөө өгж ингэж ажиллахыг одоо би хичээнгүйлэн хүсэж байгаа. Тийм учраас 3 хоног, тэд хоног гэж одоо завсралга авах нь бол цаг хугацааны хувьд одоо их хурлын даргын хуваар ажиллаа явуулахад бэрхшээлтэй байна. Тэгээ ерөнхий даргач байхгүй, тэргүүнд идэж байхгүй, ерөнхий даргын томилогдоогүй учраас хуулийн зөвлөхүүд ч авч чадахгүй нэг ийм л нөхцөл байдалтай байгааг бас та ойлгохыг би хүсэж байна. Тэгээ Ардсан намын бүлгийн зүгээс завсралга авах хүсэлт гаргасан тул Ардсан намын бүлэгт 2 цагийн завсрал өглөө.